Сайн байцгаана үзэгчдээ. Монголын мэдээ агентлагийн 11 цагийн мэдээ хүлээн авцгаана уу. Өнөөдөр олон нийт улс төрийн хүрээнийхний анхааралд байгаа Монгол Ардын намын 6 сайдын асуудал парламент дээр эхнээсээ шийдэгдэж эхэлсэн мэдээг төрийн ордноос манай сурвалжлагч Отхон Туяа ирүүлж байна. Улсын хурлын байнгын хороод засгийн газрын гишүүнийг огцруулах тухай асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Сангийн сайд Эрдэнэтийг огцруулах асуудлыг төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Үргэлжлүүлэн тус байнгын хороогоор барилга хот байгуулалтын сайд Цогтбаатрыг огцруулах талаар хэлэлцэж байна. Сайд нарыг огцруулах үндсэлийн талаар Монгол Ардын намын гишүүд асуулт асууж, засгийн газрын сайд хэрэглэх газрын дарга Баяр Цогт хариулж байна. Өнөөдөр Монгол Улсын хурлын хууль зүйн байнгын хороо, төсвийн байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо, нийгмийн бодлого боловсрол соёлын шинжилгээ ухааны байнгын хороо, байгаль орчин хүнс үдэ аж ахуйн байнгын хороо, төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанууд тус болох юм а. Одоо та бүхэн өнөөдөр манай их хурлд болох зарим үйл явдлуудын товчоноос хүлээн авцгаана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэр бүлийн төвлөлтөй болно. Өнөө өглөө гэр бүлийн төвлөл байгуулах зохиц төслийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд Монголын сайтын холбоо үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд гэр бүлийн гишүүдэд цэвэр агаарт эко орчинд сууж амрах дүүжин сандал, модон сарвч, шинээр гэр бүл бололцсон хосуудын гэрлэлтийн зураг авах боломжийг бүрдүүлсэн тайз зэрэг орчныг Монголын сайтын холбооны менежмент санхүүжилтээр байгуулахаар боллоо. Нийслэлийн онцгой байдлын газартаа тарвган дахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийж байна. Нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн эрүүл мэндийн газрууд хамтран энэхүү мэдээллийг хийж байна. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттулга Цуслангийн чиглэлд барьж байгаа автозамууд болон нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох зам болон гүүр түнэлийн ажлын явцтай яг одоо танилцж байна. Өнөөдөр үдээс хойш боловсрол соёлын шинжилгээ ухааны сайд гам төмөр нийслэлийн 20 дугаар дунд сургууль дээр ажиллана. Энэ үеэр үндэсний сургагч багш нартай уулзалт хийж боловсролын салбарт шатраатай явагдаж байгаа шинжилсэн хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл хийнэ. Энэ хичээлийн жилээс улсын хэмжээний цэцэрлэг ерөнхий боловсролын нийт сургуулиуд шинэ хөтөлбөрөөр хичээллэх юм а. Арван цагийн мэдээ үргэлжилж байна. Нийслэлийн удирдлагууд энэ зуны автозамын ажлын явцтай танилцж байна. Энэ тухай мэдээллийг Пүрэв Үлзий баярнаар мэдээлнэ. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Баттулга болон бусад албаны хүмүүс Улаанбаатар хотоос Цуслангийн чиглэлд явж байгаа автозамын ажлын явц байдалтай танилцж байна. Одоо энэ дам даржаагийн уулзуураас Шарга морьт, төмөр бетон гүр хандгаатын чиглэлийн 16.3 км автозамын ажлын явц байдлыг танилцахаар бэлэн болоод байгаа. Энд бол замын ажил үргэлжилж байна. Нийтдээ замын тал хувь нь одоо баригдчихсан байгаа. Энд бол 3 игнээ ийм зам, явган хүний замтай, дугуйн зам 2 м өргөн ийм дугуйн замтай, ногоон байгууламж. Ер нь бол 2015 оны 6 сарын 2-нд эхэлсэн дуусах хугацаа нь бол 10 сарын 1 гэж тооцоолж байгаа юм байна. Энэ замын ажил бол үндсэндээ хэрэгжилт сайн байгаа. Төсөв төртгөн нь бол 7.2 тэрбум төгрөг гэдгийг бол мэдээлж байгаа юм. Өнөөдөр мөн энэ замын ажлаас гадна Баянзүрх дүүрэг Улайстай Гачууртын чиглэлийн 11 км автозамын ажил, нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1.5 км шин зам, замын байгууламжийн ажилтай бас танилцах юм байна. Нийслэлийн засаг дарга хүм малын гоц салбарт өвчин тарвган дахал өвчнөөс урьдчилан сэргийлэх захирамжийг гаргасан. Энэ дагуу нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар, нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хамтран нийслэлийн 7 бүсэд хяналт шалгалтыг явуулах ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа юм а. Энэ тухай мэдээг Сүхбаатар Баатар хүнээр шууд дамжуулна. Сараас 10 дугаар сар хүртэл тарвган дахлын юм зөрчил, тарвган дахал бүрдэгдэх ийм голомтод сэтэрдэг гэдэг байгаа. Үүнтэй холбогдуулан нийслэлээс 7 бүсэд 20 цэрийн цэг тогтоохоор болсон. Энэ хугацаанд зөрчил илрүүлж аврагдсан тарвганы түүхийд махыг хурааж хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээр болсныг өнөөдөр мэдээлж байна. Өнөөдрийн байдлаараа нийслэл 300 гаруй тарвганы мах түүхийд оруулж ирэх гэсэн ийм зөрчил бүртгэгдсэн. Энийг тодорхой хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд байгааг нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж байна. Энэ тухай мэдээг хүргье. Амьтны тухай хууль заагдснаар тарвга агнахаар завдсан иргэнийг хөдөлмөрийн хүчний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, мөн тарвганы гаралтай түүхийд бүтээгдэхүүн худалдан авсан, агнсан, барьсан, тээвэрсэн иргэдэд хөдөлмөрийн хүчний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх хэмжээний төгрөгөөр торгож, дээрээс нь амтнд уртруулсан хохирлыг
ихэн төлөвлөлтөд хуулийн залттай байгаа. За 2015 он гарсаар хамгийн анхны тохиолдол бол Ховд аймгийн Булган суманд 14 настай эрэгтэй хүүхэд таран өөрөө агнаад за өвчөөд өмнөөсөө халдварлаж болчихлоо хэлбэрийн халдвар авч хөвчлөлөд асуусан тохиолдол гарсан байна. Үүнээс хойш бол ямар нэгэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Хамгийн их голомттой нийслэлтэй ойрхон аймагуд бол Савхан, Булган, Баянгар, за Аранга гэсэн аймагуд байдаг. Нодлон болон өршин жилүүдийн эргэн шалгалт постууд дээр ажиглалт явуулахад бол Хоцоо, Ховд, Дархан, Аранга аймагудаас таргуул ихээр орж ирдэг. Энэ орж ирэхдээ бол нийтийн тээврийн хэрэгсэл буюу хөдөө орнод хот хоорондын тээврийн хэрэгслүүд дээр дайвар ачаа гэж яригддаг. Жолоочнор дээр дайж өгсөн ачаанаас маш их гардаг. Энэ жил бол бид гинтийн яг тухайн өдрөнд тоолж гинтийн шалгалтуудыг удаадараа зохион байгуулна. Итгэвчүүлсэн юм ажиллагаа зохион байгуулна. Одоо үзэгчдийн анхаарлыг гадаад үйл амьдралын зарим мэдээнд хандуулъя. Францын Réunion арлаас илрүүлсэн Боинг онгоцны далавчны үлдэгдэл 2014 оны 3 дугаар сард орос сургаггүй болсон Малайзийн агаарын тээврийн компани онгоцны хулган батлагджээ. Энэ тухай Малайзийн ерөнхий сайд Najib Tun Razak мэдгдсэн бөгөөд олон улсын шинжээчдийн баг энэтхэгийн далайн энэ арлаас илрүүлсэн үлдэгдлийг MH370 нислэг үлдэж байсан Боинг 777 онгоцны хулгыг нь баталсныг мэдээлжээ. 2014 оны 3 дугаар сарын 7-нд Малайзийн Куала Лумпур хотоос Хятадын нийслэл Бээжин хотын чиглэлд ниссэн Боинг 777 онгоц өмнөд Хятадын тэнгис дээгүүр нисэж явахдаа радарын дэлгэцнээс сураггүй алга болсон билээ. Шинжээчид тус онгоцны үлдэгдэл Réunion арал дээр унахад хүрсэн чиглэлийн дагуух хиймэл дагуулуудын мэдээллийг судлахаар болоод байна. Мөн далавчны үлдэгдэл ямар шалтгааны улмаас салсныг шинжилэн тогтоохоор ажиллаж байна. Энэ болон бусад судалгаануудыг Францын Тулуза хот дахь лабораторид хийх юм байна. Энд сураггүй болсон онгоцыг эрен хайх ажиллагаанд оролцож байсан орнуудын техникийн шинжээчид хэдийнэ хүрэлцэн ирээд байгаа юм а. Тэдний ажил өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд эцсийн дүгнэлтийг энэ судалгаа шинжилгээний ажлын дүнд танилцуулахаа мэдээлж байна. Малайзийн агаарын тээврийн компани Боинг 777 онгоц багийн гишүүд зорчигч нийлсэн 239 хүнтэй аялаж явсан юм а. Дараагийн мэдээ. Их Британийн сүүний аж ахуйн томоохон сүлжээ дэлгүүрүүдийн тогтоосон үнийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн өвгөн сарга хэмжээ авч эхэлсэн байна. Тэд дэлгүүрүүдийн лангуун дээрх бүх сүг худалдан авахыг чармааж байгаагийн зэрэгцээ заримыг нь гудамжинд өнгөө тараацгааж байгаа юм а. Фермерүүд болон сүлжээ дэлгүүрийнхний маргаан анх 2014 оноос эхэлсэн. Тэр үед Тесо, Мориноц бусад сүлжээ дэлгүүрүүдийнхэн худалдан авагчдаа татахын тулд сүүний үнийг бууруулж уснаас ч бараг хямдаар тогтоож худалдаалж байсан юм а. Тиймээс фермерүүд сүүний үйлдвэрлэлийн өртөг өдөр ирэх тусам нэмэгдсээр байгаагаас дампуурлын ирэмэгт хүрээд байгаагаа олон нийтэд түргэхийн тулд ийм эсэргүүцлийг зарласан байна. Хэдийгээр сүлжээ дэлгүүрүүдийн сүүний үнийг бууруулахгүйг амлаж эхэлсэн ч фермерүүд үүнд нь үл итгэж байгаа юм а. Сүүлийн өдрүүдэд ойрогт орнодод түүний дотроос Ирак, Иран, Ливан, Сир болон Турк улсуудад цагаагаар Цельсийн нэмэх 50 хэмээг даван халж байна. Алс дормтод ч мөн хит халуун болж байгааг цаг уурчид мэдээлж байна. Харин Хятад, Мянмар, Энэтхэг, Вьетнам, Балб зэрэг Азийн олон оронд үерийн гамшиг нүүрлэж байна. Хятадын хойд нутагт хүчтэй Адар бороо орсны улмаас үер болж хөрсний гулгаа үүсээд байна. Сүүлийн мэдээгээр наад зах нь 8 хүн байгалийн энэ гамшигаас болж амиа алдсан бол олон 10 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрээд байна. Хятадын өмнөд нутагт ч голууд эргээсээ халин замдаа таарсан бүхнийг хаман урсгаж байгаагийн зэрэгцээ зам харгүй ихээхэн эвдэрч сүйдсэн байна. Мянмарт нүүрлсэн үерийн гамшигаас болж 46 хүн амиа алдаж 210 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Тус улсын баруун нутгийн 4 мужид байгалийн гамшиг нүүрлээд байгаатай холбоотойгоор онц байдал тогтоосон байна. Мянмарын баруун болон хойд нутгийнхан үерээс болж урах цаан төдийгүй хүнсний нөөц үржил шимтэй хөрсөөж алдахад хүрээд байна. Нэгдсэн үндэсний байгууллагын дэлхийн хүнсний хөтөлбөрийнхэн гамшигт нэрвэгдсэн бүс нутгийнханд хүнсний тусламжийг үзүүлж эхэллээ. Түүнчлэн энэтхэгийн эрх баригчид үерийн гамшигаас болж 150 хүн амиа алдсан тухай мэдээлж байна. Хүчтэй Адар борооноос болж зүүн эргийн хот суурингуудад эрчим хүч тасарч зам талбайд нь усанд автаад байгаа юм а. Одоо та бүдгийн анхаарлыг цагаагаар мэдээнд хандуулж байна.
Бид та бүхэнд Монголын мэдээ агентлагийн 11 цагийн мэдээ сурвалжлагуудаас танилцууллаа.